Сүүлээд кокс нүүс болон төмөр өдрийн ханш мэдээд онцтой байгаа. За өнөөдрийн байдлаар баг зэрэг өсөлт ажиллагдсан маань цаашид юу хэрэгжих юм болоо? Өнгөрсөн 7 хоногт төмөр болон нүүрсний ханш нэлээд өсөлттэй байсан. Жишээлбэл нүүрс бол 7 өссөн байгаа. Тэгээд энэ 7 хоногийн эхэндээ харьцуулах юм бол нэлээд тогтвортой байдал байгаа. Энэ бол юу илэрхийлж байна гэхээр зах зээл оролцогч байгаа оролцогчдын маань юм бол жоохон хуваагдмал байр суурьтай. Тэгээд нэлээд одоо хэдэн засгийн газраас гарах шийдвэрийг нэлээд хүлээцтэй хандж ингэж үзсэн. Тэгэхээр алт олон засгийн хувьд чамд ерөөдөө сүүлийн өдрүүдэд нэлээд өндөр өсөлтийг одоо үзүүлсээр байна. Энэ одоо хэрэг баталгаатай өсөлт юм бол цаашдаа ер нь алсын одоо хувьд яаж шийдэх юм болоо? Ерөнхийдөө бол хэрэглээний хувьд авч үзэх юм бол хэдэн дүүс гарч ирж байгаа жишээ хэрэглээ бол өндөр гэж үзэж байгаа. Тэгээд цаашдаа бол өсөх хандлагатай. Энэ болохоор нэг баашин баригдсан тэрний дагуу бол дандаа нэг электрон маягийн юмд бол жиш дандаа хэрэглэж явсан. Тэр учраас бол тэрнтэй айгүй уялдаа хулбатай. Тэр талаасаа бол бид нар жишээ бол ойрын хугацаанд бол нэлээд чангарна гэж ер нь бол өсөлттэй байна гэж байна. Түүхийдийн өмнө ханш болоод за ер нь түүхийдийн зах зээлийн хувьд цаашдаа ямар байдал ажиглагдж байгаа бол? Түүхийн зах зээлийн ер нь ирээдүйн хувьд ойрын хувьд бол ер нь бол бид нар бол дээшлэх гэсэн үнэлттэй байна. Яг л нэгдүгээр түрүүчийн 7 хоногт хэдэн засгийн газраас гаргасан 158 тэрбум долларын эдийн засаг болон ялангуяа дэд бүтцтэй оруулах мөнгөний таваа гэж гарсан. Тэгээд энэ 7 хоногийн 2 дахь өдөр болмаар бүхэл бүтэн 100 их найд юаны хэмжээтэй мөнгийг эдийн засаг руу оруулах болсон. Тэр нь бол ер нь бол түүхийн эдийн зах зээлийг бол гол хөдөлгсөн мэдээлэл болсон байна. Тэгээд цаашаа нийлүүлэлт болон хэрэгцээний талаас ярих юм бол хэд орн байна бол угаасаа хойд хэсгээр бол нэлээд хөгжил багтай зам барих, байшин барих бол шаардлага өндөр байгаа. Тэр талаасаа бол ер нь бол хэрэгцээ бол өндөр гарна. Тэрийг дагаад бол төмөр болон нүүрс бол өнөрсөх чангарах хандлагатай. Тэр бол гэхдээ гол нь хамгийн гол нь одоо болж байгаа юм бол хэдэн засгийн газрынх нь одоо засгийн солигдож байгаа. Тэрэн дээр бол ер нь оролцогч нар зах зээл оролцогч аягүй хүлээцтэй хандж байгаа. Яг юу болох нь мэддэхгүй байгаа. Тэгээд бол эдийн засгийн өөрөө яг жирийн байдлаараа бол явж чадахгүй байгаа. Тэгээд яг 3 сард бүх шийдвэрийн гараад дуусна. Тэгэхэд бол бид нар эдийн засаг маань бол яг жирийн түвшнээрээ явна. Тэгээд дунджаар 5 жилийн дунджаар ярих юм бол эдийн засгийн өсөлт нь 10.5-тай байсан. Тэр хэмжээнд хүрэхгүй гэсэн энэ жилдээ ядаж 7.5 гэсэн форкастанда хүрээд тэгээд явандаа болоод өснө гэсэн хандлагатай байна. За мэдээлэл хүргэсэн баярлалаа. Баярлалаа.